Ухаант одос үхэр. Эрт үеийн цагт нэгэн жижиг тосгонд Эдгар хэмээх тариаланч аж төрөн содог байжээ. Тэрээр умгар байшинд амьдардаг байсан ба жижиг эдлэн газартай байж гин. Эдгар Баунти нэртэй одос үхэртэй байв. Баунти гэх ховор нэрийг одос үхэрт өгсөн нь учир шалтгаантай. Эдгар одос үхрээ олохоос өмнө их ядуу байжээ. Баунти эзнийхээ төлөө ихэд хичээн ажилдаг байлаа. Жирийн нэг одос үхэр атлаа өдөржин тариалангийн талбайн газрыг хагалж мөн Эдгарын бүх ажилд тусалдаг байлаа. Эдгар тариалангийн талбайд бүх төрлийн үр тариа суулгадаг байж гин. Эдгар хөршүүдийнхээ дунд ихэд хүндлэгддэг байлаа. Эзэндээ өгч байгаа тус нэмэр өгөлгийг бодон одос үхэртээ Баунти гэх нэрийг өгсөн ажээ. Баунти үнэхээр онцгой одос үхэр байлаа. Ухаалаг одос үхэр амьдралдаа сэтгэл хангалуун байв. Эдгар Баунтиг эрх чөлөөтэй амьдрах ёстой гэдгийг мэддэг байлаа. Эдгар ажлаа дуусгаад одос үхрээ аван хээрээр хэсүүчилж оройн гэртээ ирдэг байв. Хэсэг хугацааны дараа Эдгар ахин нэг одос үхэр худалдан авлаа. Баунтид ихэд хайртай байсан ч хийх ажил улам их болсныг мэдэж байсан учраас түүнд туслах ахин нэг одос үхэр авсан ажээ. Эдгар Баунтиг ядраахыг хүсэхгүй байв. Нэг өдөр газар хагалж байтал Баунти гэнэт зогсон амьсгаатж эхлэв. Баунти минтэ. Эдгар одос үхрүүдэд дагуулan гэртээ харлаа. Тэр шөнө Эдгар нэг хоромч унтаж чадсангүй. Эдгар Баунтиг явуулах цаг нь болсныг мэдэж байлаа. Маргааш нь Эдгар Баунтиг ойруу дагуулan очиж оосрыг сулаллаа. Баунти жаргалтайгаар толгоогоо дохиж байв. Баунти, чи бол сайн одос үхэр. Бэ чиний ажийг хязээж хариулж чадахгүй. Чи цаашид ажил хийх шаардлагагүй. Чи одоо эрх чөлөөтэй. Би үргэлж чамайг санаж байх болно, найз минь. Яв да. Явж шинэ нутагтаа идэж. Намайг ойлуулах гээ юу да. Чи хүссэн цагтаа гэртээ эргэж ирж болно. Чи харих замаа мэдэн шүү дээ. Баунти эзнээ орхих болсондоо гонигтай байсан ч өөрийг нь юу хүлээж байгааг мэдхийг телсэн ядан хүлээж байлаа. Сэвшээ салхийг мэдрэн цааш тайван алхлаа. Юунаас ч айлгүй ойгоор зугаалж байв. Явах замдаа голоос ус уун өвс идлээ. Удалгүй нар жаргаж баг багаар харанхуй болж байлаа. Баунти унтаж болох аюулгүй газар хайн орчин тойрноо харлаа. Тэр газраа ч олов гин. Энэ агуу цөөрөмтөө ойрхон юм байна. Муулала. Том агуу байна гэж бас их дулаах юм байна. Надад яг тохирох газар байна шүү. Би их ядарсан бололтой шүү. Өдөр бүр ойгоор холигсоор байгаад анаа шиг туран хай болох вийтэй. Баунти тэр агууд амьдрах болов. Цөөрөмнөөс цэвэр ус уун ойр орчмын үсийг идэж оройн агуудаа орж бүх гихч нь унтдаг байв. Олон өдөр өнгөрч Баунтид ойд амьдрах нь таалагдж эхлэв гин. Тэжээвэр одос үхэр байсан учраас Баунти хорхоод хоргүй номхон амьтан байлаа. Баунти ойд олон төрлийн амьтан амьдардгийг мөн бүгд Баунти шиг номхон дүлгөөн амьтад биш гэдгийг мэдтгүү байлаа. Баунти шинэ амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байхыг өөр нэгэн амьтан хөндлөнгөөс ажиглаж байсан ажээ. Тэр бол Тими үнэг. Өдөр болгон Баунти агуугаас гарan орчин тойронтойгоо танилцахаар явхад Тими тэрнийг дагдаг байжээ. Баунти өдөр бүр өвсөн амтрахан иддэг байсан учраас Тимиг ойрхон байгааг огтхонч анзаараагүй ажээ. Энэ одос үхэр ганцаараа ойгоор хэсүүчилж байдаг их зоригтой юм гэж. Хөөрхи дэндүү зоригтой. Аль эсвэл дэндүү тэнэг хиний агууд амьдарч байгаагаа мэддэггүй л юм байх та. Хөгжилдөх цаг боллоо. Сайн уу? Чи шинээр ирсэн үү?
Би өвс идэх гэж өдөр болгоо энд ирдэг болсон. Би өөрийгөө шинэ гэж хэлэхгүй. Оо, аашаа бяцхан амтан байх нэ. Үнэг одос үхрийг бяцхан гэж дуудах нь инээдтэй сонсогдож байна. Надаар дог тохуу хийж зүрхсэн гинэ. Би бол энэ он эзэн. Чиний амьдарч байгаа агуу бол миний. Энд байгаа бүх амьтад надад захирагддаг. Чи амьдармаар л байгаа бол надад бүх хийсэн чинь дээр байх шүү. Чиний зөв үү? Би энд шинээр ирсэн. Гэхдээ тэглээгээд чиний хэлсэн болгонд итгэх тэнэг биш шүү. Намайг сайн сонс үнэгээ. Би чамайг энэ ойн эзэн хаан биш гэдгийг мэдж байна. Үнэн дээр чи энэ ойг хэр том гэдгийг ч мэдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Харин одоо миний цагийг дэми үргэх болж үз. Тими маш их хуурлаж байж ядаж байлаа. Ингэж доромжилсных нь хариуг хизээнийг өдөр хүртэн гэж өөртөө амлав. Харин Баунти одооноос эхлээд илүү болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг ухаарав. Энэ залчаар үнэг намайг хаан амьддгийг мэднэ. Тэгэхээр өмнө нь намайг ажиглаж байсан гэсэн үг үү? Бас би урд нь бодож байгаагүй чи тэр агуу эзэнтэй л байж таарна. Хэрвээ агуун эзэн эргээд ирвэл би яах болж байна? Би одооноос илүү болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Сарны туяа шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн сайхан өдөж байлаа. Баунти агуу дотор хэвтэж байтал нэгэн чимээ сонсогдов. Агуун жижиг нүхээр шагаан хартал нэгэн танил бус амьтны сүдэр харагдав. Эхэндээ нөгөө үнгийг төвөг учруулахаар эргэж ирж байна хэмээн боджээ. Тэрх өдөр зойртон ирэхэд Баунти айн чичрэв. Агуу эзэн бар ирж байлаа. Үгүй. Агуун эзэн нь бар байжээ. Би одоо яавал дээр вэ? Бар намайг идэх бах та. Бар ойртон ирж Баунти чичрэхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа. Хүлээгээрэй. Сайн бод. Тайвшир. Алла, би барыг харж угааж бар намайг харахгүй хаа. Энэ миний давуу тал. Тэр ирлээ. Йоо. Яага чанга ойрлоод байгаа юм бэ? Биднийг сонсох нь байна. Нэрэ тийм уучлаарай. Гэхдээ ямар амттай харагдаж байна. Энэ агууд амьдардаг амьтан чи бид хоёрт хангалттай үрэлцэхээр том гэж хэлсэн байхаа. Тийм ээ. Чиний зүв байж. Амттай оройн хоол маань өөрөө хүрээд ирлээ. Яг зөв. Энэ удаа бар айн чичирч эхлэв. Та нар ямар амьтад юм? Тэр яага зогсчих вэ? Эдэрхий удаан байна шүү дээ. Би өлсөж өгөх нь. Бид өөдөөс нь гарч тэрэн лүү дайрах хэрэгтэй. Тэр бид хоёрыг дийлэхгүй. Барыг хууч чадлаа. Бар юу ч бодолгүй ойруу гүн орлоо. Баунти саянийг юм тайвшрав гин. Ямар ч үед тайван байх нь ямар чухал болохыг Баунти инхүү ойлгожээ. Маргааш өдөр нь Тими ойгоор холхиж яваад санамсаргүй барыг мөргөж орхив гин. Чи намайг айлгаж орхилоо. Айлах? Юу? Би чамайг айлглаа гэж юу? Чи чинь бар үсттэй. Тийм ээ, мэдэж байна. Би бол ширэнгэн ойн том муур. Гэхдээ надаас илүү том, надаас аимшигтай амьтан энэ хойд байгааг мэдээгүй бол чи үнэхээр тэнэг л байна да. Би өөрчн тийм хоёр амьтантай таарсан. Тэд миний агууг эзэлсэн. Би өөр агуу хайсан дээр бол та. Хүлээ. Юу? Агууд чинь амьдарч байгаа амьтан чамаас том, чамаас амар гинэ. Чи надаар тоглоод байна уу? Тэр чинь ердөө одос өвхөр. Хоёр гэсэн чинь юу гэсэн үг вэ? Чиний агууд ганцхан одос өвхөр амьдарч байгаа шүү дээ. Чи намайг одос үхрээс айж зугдах тэнэг гэж бодоо юу? Хоёр том араатан агууд байсан гэж хэлсэн байхаа. Араата? Тийм ээ. Үнэнтэй би тэднийг ямар амьтан болохыг мэдэхгүй. Би агууд ороогүй. Хоолойг нь сонссон юм.
Тэд над руу дайрах гэж байсан гэж харин би амжид зугтаж чадсан юм. Хөөрхий бар. Тэр чамайг мэхэлсэн байна. Тэнд чинь ямар ч аратан байхгүй. Ганцхан одос үхрэл бий. Би тэр үхрийг хойд ирсэн цагаас нь хойш ажиглаж байгаа. Амаа хамх үнэгээ намайг доромжилж зүрхлэнэг нэв. Намайг одос үхрийг аимшигтай аратантай энэ дүрх тэнэг гэж чи санаа юу? Би хэлснээ баталж чаднаа. Чи тэрний олц биш. Тэр үхэр чиний олц. Хамт нэг зүйл хийцгээе. Би чамтай хамт явъя. Хамт агуйд орж дотор нь ямар ч амтан байсан би тэр амтныг барьж авахд чинь туслана гэдгээ амлая. Би тэр их зантай одос үхэртэй тооцоо бодох ёстой. Гэхдээ чи агуугаа эргүүлж аваад хариуд нь над руу хизээч дайрахгүй гэдгээ амлах ёстой шүү. Чи үнэн ээлж байна гэж юу? Гэхдээ хүлээ. Чи намайг орхио зогтчихвол яах болж байна? Би мэдлээ. Уяагаар бие холбож уйцгаая. Нэг талын чинийг эдснээс нөгөө талын минийг эдсээр уя. Тэгвэл чи намайг зүхтах гэвэл татаж болно шүү, тэ? Тохирхоо? Бара зөвшөөрлөө. Тэд бие орон уяа уйж агууг чиглэн алхаж эхэлв. Үнэг баяртай байлаа. Нэг дор баунтиг хашрааж бас барын итгэлийг олох аз завшаан тэрэнд тохиожээ. Тэд агуйд ойртон ирэхэд баунти тэднийг ирж байгааг харжээ. Үнгийг хараад л юу болоод байгааг тэр ойлгож гинэ. Тэр өөрийгөө ухаантай гэж бодсон юм бах та. Энийг надад даатга заа юу? Намайг хэлэхээр агуу руу орно шүү. Тэнийг үнгээ. Би чамайг 2 бар авчир гэж хэлсэн байхаа. Гэтэл ердөө ганцхныг дагуулж ирж байгаа юм уу? Юу? Юу? Бид 2 өчигдөр оройноос хойш юу ч идээгүй. Гэтэл чи бидний ганцхан барыг дундаа хувааж идгэж авчирч байгаа юм уу? Чи тэдний тал байж. Үгүй. Тийм биш шүү дээ. Хэндэж хэрэггүй амтэн. За яах вэ? Наатах аваад ороод ирээ. Үгүй. Бара амиа аврахаар зогтлоо. Өөртөө бие холбож уйсан тимийг хайхрах сөхөөгүй их айсан байлаа. Яй. Өвдөж байна. Чамд сургамж болог үнэг минь. Би ч бас өнөөдөр маш чухал зүйл сурч явлаа. Тайван байгаагүй бол би тэр хоёрыг хөөж явуулж чадхааргүй байлаа шүү дээ. Ямар ч асуудал тулгарсан бай. Бид цаг үргэлж тайван байх ёстой. Баунтигийн зүв байлаа. Хүнд үед маш тайван байсан учраас Баунти өөрийгөө хамгаалж чадсан юм шүү дээ. Харин үнэгний хувьд Яй. Үгүй. энэ явдал тэрэнд ч бас сургамж болсон юм.